Хандаа байна. Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Ган Саруулын кофе уумаар санагдчихлаа. Нийтлийг хүргэе. Кофе уух уу гэдэг нь шууд утгаараа хамтдаа кофе уух санал. Гэхдээ соёл нөхцөл байдлаас шалтгаалan даалт утгатай байх тохиолдол байдаг юм байна. Нэгдүгээрт шууд утга зүгээр л найз нөхөд ажлын хамтрагч эсвэл танилудтайгаа кофе уумгаа ярилцах санал. Хоёрдугаарт дотн харилцааны утга зарим орны соёлд ялангуяа барууны орнуудад would you like to come in for a coffee гэх мэтээр асуувал манайд орж дотн ярилцах уу гэсэн даалт санаатай байж болно. Энэ нь заримдаа романтик утгатай буюу шүнийг хамт өнгөрүүлэх үү гэсэн санааг илэрхийлдэг. Тиймээс кофе уумаар санагдчихлаа гэдэг өгүүлбэрийг хэн хизээ хаана хинтээ ярьж байгаагаас шалтгаалаад утга нь өөрчлөгддөг тул ерөнхий сайдын тэр нэг эмэгтэйтэй кофе уумаар санагдчихлаа гэдэг үг бол зарим хүнд дээр өгүүлсэн хоёрдугаар утгыг илэрхийлсэн мэт санагдаж байж мэдэх юм. Хэрвээ надад урд өмнө нь уулзаж байгаагүй танихгүй эрэгтэй кофе ууя гэж санал тавьбал энэ нь бүдүүлэг санагдана. Хэрвээ миний нөхөр хэвлэлд ярилцлага өгөхдөө өөр эмэгтэйтэй кофе уумаар байгаа тухайгаа яриул маш бүдүүлэг үл хүндэтгсэн үйлдэл мэт санагдана. Тиймээс ерөнхий сайдын энэхүү үг өгүүлбэр нь эмэгтэйчүүдийг үл хүндэтгсэн сэтгэлдлийг зарим хүнд төрүүлж болох юм. Нийтлэл хүргэлээ. Баярлалаа. За нөхөртөөгөө кофе уумаар санагдчихлаа.